санхүүгийн боловсролыг түгээгч мандал даатгал. Сайн байцгаана уу үзэгчдээ. Энэ удаагийн эдийн засаг санхүүгийн үндсэн огтхуунуудыг энгийн байдлаар тайлбарладаг хичээлийн маань ээлжид дугаар хүрч байна. Энэ хичээлээр бид санхүүгийн зах зээлийн маш чухал нэгэн хэсэг болсон тэтгэврийн сангийн талаар ярилцах болно. Хөгжилтэй орнуудад бол даатгалын сангууд, тэтгэврийн сангууд эдийн засагт ихээхэн чухал нөлөө үзүүлдэг байгаа. Харамсалтай нь Монголд хараахан тийм нөхцөл бүрдээг байгаа. Америкт амьдардаг Билл болон Монголд амьдардаг Болд гэдэг хоёр хүний жишээг авч үзье. Өнгөц сарахад энэ хоёр хөгшин яг адилхан. Аль аль нь бүх насаараа дунд сургалт багш хийсэн, одоо өндөр насныхаа тэтгэврт гарах цагийн болсон ийм л хоёр юм байгаа. Америк тэтгэвртээ гарах Билл амар амгалан, тайван, хамгийн гол нь хангалуун амьдрах боломжтой. Биллд тэтгэврт гарангуудаа хийхээр төлөвлөсөн зөндөө олон зүйлүүд хичээл дээрээ заадаг байсан ч очиж амждаггүй байсан алс холын орнууд аялах, байшин барих, аж хүүхдүүдэд дугаацуулах, жижиг мухлаг ажиллах гэх мэт маш олон зүйлийг тэтгэврийн сангаас авсан мөнгөөрөө амжуулах санаатай байна. Харин Болд өвгөн сарын цалингаараа амьдардаг байсан нь бараг тал нь хасагдаад улсаас тогтоосон тэтгэврийн хэдхэн цаасаар амьцах хэрэг гарах нь. Угаасаа ч хүрдгүү цалинтай байсан одоо бүр багасчаар яадаг вүлээ. Хүүхдүүдтэй нэрмээс болчихгүй юмсан гэсэн бодол Болд өвгөний толгойд эргэлтэнэ. Ур чадвараа ажилласан жил бараг ялгаагүй байхад өндөр насны тэтгэвртэй гарсан хоёр хөгшний амьдралын ялгаа яагаад ийм их юм бэ? Бодит шалтгаан нь юу байгаа вэ гэхлээр бидний суур тогтолцоонд байгаа. Билл Америкт нийгмийн даатгалд хамрагдаж байсан. Үүнээс гадна сургуулийн дэргэдэх хувийн тэтгэврийн сандаа шимтгэл төлдөг байсан. За тэгээд зогсохгүй. Баг зэрэг хадгаламж өөрөө хоримтлуулж амжсан. Билл 3 төрлийн санхүүгийн их усвэр байна гэсэн. Нэгдүгээр нийгмийн даатгал, хоёрдугаарт компани тэтгэврийн сан, гуравдугаарт хадгаламж. За тэгвэл Болд өвгөний байдлыг хараад үзэхэд энэ гурвын зөвхөн нийгмийн даатгал нь л байна. Болд өвгөн Билл шиг хангалуун амьдарч болохгүй гэж байна. Яагаад орноор аялж, үр хүүхдүүдэд баярлуулж, тусдын болох боломжгүй гэж. Мэдээж ийм боломж түүнд байгаа шүү дээ. Монгол компаниуд ажилтнуудад зориулсан тэтгэврийн сан үүсгэн байгуулах хэрэгтэй. Тэгвэл тэтгэврийн сан гэж юу вэ? Мэдээж хэрэг бид бүхэн улсдаа татвар болон нийгмийн даатгал төлдөг. Тэгээд 20-30 жилийн дараа тэрхүү төлсөн даатгалаасаа эргээд тэтгэвэр гэдэг зүйлийг авдаг. За тэгвэл тэрнээс гадна хувийн тэтгэврийн сан гэж байдаг. Хувийн тэтгэврийн сан гэдэг маань ажилтан болон ажил олгогч сар бүр цалингаас болон компани данснаас шимтгэл хурааж ажилтан бүрийн нэр дээр нэрийн данс үүсгэж хуримтлал үүсгэхийг хэлж байна. Шимтгэл нь цалингаас тодорхой хуваар бодогддог. Хамгийн чухал нь санд хуримтлагдсан мөнгнөөс хөрөнгө оруулалт хийж өсгөн аривжуулаад ажилтныг тэтгэврт гаргахад нь буцааж өгдөг байна. Та бүхэнд нэгэн жишээ харуулъя. За жишээ нь та сарын 1,500,000 төгрөгийн цалин авдаг гэж тооцъё. Хувийн тэтгэврийн сангийн шимтгэл сарын 2% байна гэж үзвэл шимтгэл нь 30,000 төгрөг болж байна. Та цалингаасаа 2% шимтгэлээ тэтгэврийн санд төлнө. Мөн танай байгууллага адилхан таны тэтгэврийн санд 2% буюу 30,000 төгрөгийн. Тэгэхээр сард нэлээд 60,000 төгрөг төлж байна. За 30 жил энэ маягаар явхад цалин өсөөгүй гэж тооцоолоход 30 жилийн дараа 415 сая төгрөг болно. Энэ мөнгө маань юунаас гарч байгаа вэ гэхээр таны төлсөн шимтгэл, байгууллагаас төлсөн шимтгэл, мөн дээрээс нь жил болгоны хөрөнгө оруулалтын өгөөж 15% гэж тооцоолж болно. За тэгвэл илүү тодорхой байдлаар тайлбарлая л да. Хувийн тэтгэврийн сан маань юунаас үүсэж байна вэ? Таны ажилтны шимтгэл буюу түрүүн ярьсан 30,000 төгрөг, нэмэх нь ажил олгогчийн шимтгэл, энэ хоёр маань тэнцүү байгаа. Нэмэх нь хөрөнгө оруулалтын өгөөж бид нар түрүүн 15%-аар тооцсон. Энэ маань 15, 20, 30, 40 ч байж болно шүү дээ. Тухайн хөрөнгө оруулалтынхаа төрлөөс хамаарна. Гарсан дүнгээс хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааны зардлыг хасаал таны тэтгэврийн хэмжээ гарчиж байгаа. Та бүхэнд хувийн тэтгэврийн сангийн талаар тайлбарлалаа. Гэхдээ та Монголд худлаа л да. Нөгөө л хадгалан зээлийн хошоо шиг юм болох юм шүү гэж бодож магадгүй. Суурийг нь зөв тавьж, засаглаа сайн тогтоовол энэ маань хэрэгжих бүрэн боломжтой. Олон улсын жишгийг харах юм бол энэ маань аль хэдийн хэрэгжээд хүмүүст үр өгөөж өгч байгаа. Сангийн гол шийдвэрийг удирдах зөвлөлт гаргана. Энэ удирдах зөвлөлт та хүртэл өөрөө орох боломжтой байдаг. Харин сангийн хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалтын менежментийн мэрэгжлийн компани хийдэг. Нэрээ энэ тэгээд Монголд боломжтой юм гэж үү? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Тэтгэврийн сан байгуулах тогтолцооны талаар шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Тэгэхээр Болд өвгөн биш юмаа гэхэд Болд өвгөний хүүхдүүд тэтгэврт гарсан хоноо хангалуун амьдрах боломжтой болно. Таны тэнцвэртэй амьдралын төлөө мандал даатгал.